Зөвлөмж 18. Санхүүгээ хэн хариуцлах вэ? Гүйцэтгэх удирдлага хүн би санхүү мэддэггүйгээд хариуцлагаас мултрна гэж байхгүй. Учир нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар компани санхүүгийн тайлагналын үнэн зөв байдалд гүйцэтгэх удирдлага хариуцлага хүлээнэ гэж заасан байдгийг. Гүйцэтгэх захиралтай хамт эцсийн хариуцлага хүлээх хүн бол тухайн компани санхүүгийн тайлан гаргадаг нягтлан бодогч юм. Ямар ч нягтлан бодогчид ёс зүйн хариуцлага, өмнөх ажлын түүх, үнэнч байдлын болон хариуцлагатай байдлын түүх маш чухал. Өөрөө бусдын өмнөөс хариуцлага үүрч байгаа учраас ажилдаа эзэн болж, хариуцлагатай хандаж, бусдыг шаардаж, шаардлага тавьж чаддаг байна гэдэг бол нягтлан хүний маш чухал мэргэжлийн ур чадвар юм. Би яаж мэдэх юм бэ? Ямар надад хамаатай биш те. Энэ хүн чинь өөрөө л тооцоогоо нийлээгүй гээд тайлбар тавиад зогсож байдаг нягтлангууд бий. Захирал хүн хувьсгалынхаа орлого зарлагыг хольж яваад санхүүгийнхаа учрыг олохоо болох тал маш нийтлэг байдаг. Тэгээд хяналт шалгалтын байгууллагад ямар нэгэн асуудал болж дэглээ гэхэд санхүүгээс боллоо. Яагаад тийм юм байдгийг гэх тал маш өндөр магадлалтай. Таны үгээр ажилдаг туршлага багтай мэргэжлийн хариуцлага ухамсарлаагүй нягтлан авч ажиллуулах нь анхнаас нь тэр хүнийг сургаад хөгжүүлээд авах давуу талтай. Гэхдээ тэр хүн бүх зүйлийг таны үгээр хийдэг байвал маш эрсдэлтэй. Учир нь нягтлан бодогч хүн хуулийн дагуу санхүү нягтлан бодох бүртгэл хөдлөлийг үнэн зөв стандартын дагуу хийсэн гэдэг хариуцлага хүлээдэг хүн. Энэ хариуцлагыг ганцаараа биш захиралтайгаа хамт хүлээнэ. Тиймээс захирлынхаа төдийгүй өөрийгөө хууль эрх зүйн хариуцлага хүлээх байдлаас аврах, эрсдлээс урьдчилан сэргийлэх үүрэг бол нягтлан бодогчийн үүрэг юм. Ялангуяа компани санхүүг хариуцж буй хүний үүрэг юм. Иймээс тэр хүнийг нарийн бичиг туслах шигэ болгон зүгээр хэлснийг хийх, зарах, зохицуулах ажил хийлгээд байж болохгүй. Компани үнэхээр томорч өсөж дэвшин гэж бодож байвал санхүү дээрээ мэргэжлийн нүдээр хардаг, мэргэжлийн ёс зүйн итгэл үнэмшилтэй үнэнч хүнийг авах хэрэгтэй. Туршлагагүй нягтлангууд дээр ямар асуудал гардаг вэ? Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, татварын тухай хууль болон холбогдох бусад журам стандартаа сайн мэдэхгүйгээс бүртгэл хөдлөлөө буруу хийх, тайлагналаа буруу хийх алдаа гардаг. Өөрийн бодож байгаагаараа бүртгэл хөдлөлийг хийждэг эсвэл хэнийг нь найз нөхөд ойр дотны мундаг гэж бодсон хүнээс асуугаад амун хууль журмыг дагчихдаг. Татварт ноогдох орлогоос хасагдахгүй зардал орлого зарлагыг хүлээн зөвшөөрөх, бүртгэл хийх зэрэг талд цогцоор нь ажил хийж байсан туршлага бага байдаг. Том компанид аль нэг чиглэлд бүртгэлийн ажил хариуцж байсан хүн жижиг компани бүртгэлийн бүх ажил хариуцахад туршлага дутагддаг. Жишээ нь бараа материалын бүртгэл хөдлөөд компанийхаа бараа материалын орлого зарлага, бүрэн бүтэн байдал, тооллого зэрэгтэй холбоотой зүйл мэддэг байсан хүн жижиг дунд бизнест орж ирэхэд авлага өгөлгийн бүртгэл, үндсэн хөрөнгийн бүртгэлээс ахуулаад мэдлэг чадвар дутах тал байдаг. Өөрийн хийж буй бүртгэл хөдлөлийг яагаад ингэж байгаа, хууль эрх зүйн ямар шаардлага хангаж байгаа юм гэдгээ маш сайн тайлбарлаж хамгаалж мэддэг байх ёстой. Энэ асуудал дээр туршлага дутагдах эрсдэлтэй. Жишээ нь хувь хүнээр ажил гүйцэтгүүлээд хүн амын орлогын албан татварыг суудгахчгүй, мэдүүлэгчгүй орхичих. Мөнгийн нөгөөд явуулчих тал бий. Хоол унааны мөнгнөөс нийгмийн даатгалын шимтгэл суудах ёстойг мэдэхгүй өнгөрөх тал бий. Мөн зочин төлөөлөгчийн зардалд юуг оруулж болох, юуг оруулж болохгүй гэдгийг мэдэхгүй байх гэх мэтчлэн хуулийн хувьд нарийн нюансуудаа мэдэхгүй алдаа ихээр гаргадаг. Бусдад шаардлага тавьж чадахгүй байх эрсдэл. Ялангуяа нэрвтаа шаардлага тавьж чаддаггүй бол танай компани санхүүгийн хувьд эрсдэлт байна гэсэн үг. Хувь хүн буюу нягтлан мэргэжилтэй хүнээр тайлангаа гаргуулах. Эцсийн хариуцлагыг хүлээх хүн мөн үү гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Тухайн хүн танай компани тайлан гаргаж болох ч гэсэн танай компанийг татвар хяналт шалгалтын байгууллагаас дуудахад хамт очиж танилцуулах, гаргасан тайлангаа хамгаалах хүн мөн үгүй юу? Үүнийг гэрэн дээрээ сайн тусгаж уг хүн танай компани тогтвортой ажиллах, компани санхүүдэд урт хугацаанд уялдаатай ажиллаж чадах хэсэгт анхаарах хэрэгтэй. Ямар нэгэн ажлынхаа хажуугаар ажиллаж байдаг тул цаг хугацааг хожигдуулах, танаа тайлан гаргах ажлаас чухал өөр ажил тухайн хүнд гарч ирэх аюултай. Өөрөөр хэлбэл танай компани санхүүгийн асуудал үргэлж номер 1-т байх ёстой боловч хойшлуулах. Тухайн хүнтэй нь өөр компанид хөдөлмөрийн гэрээтэй бол танай компани тайлан гаргах ажилд ил тод байж хүмүүстэй тань харилцаж санхүүгийн асуудалд тань зөвлөж дараагийн тайлан гаргахад анхаарах зүйл юу байгаа зэрэг талаар анхаарал тавьж
Хүмүүсийн тань сургалт хөгжилд анхаарч чадахгүй байх магадлалтай. Өөрөөр хэлбэл орой үдшийн цагаар ажлын хажуугаар танай компани тайлан гаргаж өгнө. Тэр хэрээр танай компани санхүүгээ юу болоод байгааг мэдэхгүй зөвхөн тайлангаа тушаачсан уу гэдэг амьдрал үргэлжлэх болно. Хуулийн нюанс мэдлэг мэдээлэл олон компаниудад гардаг кейс түүнтэй холбоотой алдаа онооны мэдлэг туршлага бага байх талтай. Өөрөөр хэлбэл албан ёсны үйлчилгээ үзүүлдэг учраас тухайн хүн зөвхөн өөртөө таарсан ойрын компаниудад үйлчилгээ үзүүлнэ. Хэрвээ тухайн хүн мэдээж маш том санхүүгийн үйл ажиллагааг хамардаг, бүх ажлаа маш сайн мэддэг хүн байвал өөр хэрэг.